За би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш Бүрнэ гэж хүн байна. За ингээд өнөөдөр би Монгол бичмэл ганжуурын тухай ярина. Тэгэхээр эхлээд бичмэл ганжуурынхаа тухай ярихын өмнө бол ер нь ганжуурын судлалтай одоо яаж холбогдсон тухайгаа бас нэг товчхон бас сонирхуулаад ярих гэж бодож байна. Тэгэхээр 1981 онд миний би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг бол төгссөн юм аа. За ингээд сургуулиа төгсөх дипломын ажлаа бичихтэй бол одоо үлгэрийн далай гэсэн энэ судрын тухай бол бичсэн байгаа юм. Тэгэхээр тэр үед бол 1980 он шиг санагдаж байна. Манай Шагдар Сүрэн багшийн бичсэн Монгол өсөг зүй гэж ийм ном гарсан байсан. Тэгээ тэр номонд бол одоо үлгэрийн далайн 4 зүйлийн орчуулга байдаг гэсэн ийм мэдээг би олж үзэж их олзуурхаж. За ингээд бол ер нь дипломын ажлаа энэ үлгэрийн далай судрын тухай ер нь бичье гэж ингэж бол бодсон байгаа юм. Ингээд бол академич Цэндийн Дамнин Сүрэн багш дээр бол очисон. Дамнин Сүрэн багш бол их сургуулийн одоо манай 1-р байрын цаахан ойрхон байдаг учраас бас орж гарч уулзахад ч бас амар юм гэж ингэж бас бодоод. За ингээд Дамнин Сүрэн багш дээр очиод ингээд удирдуулъя гэж хэлсэн. За ингээд бол Дамнин Сүрэн гоо зөвшөөрөөд. За тэгээд миний хувьд бол их аз завшаан тохиож ингэж анх одоо Дамнин Сүрэн багштай уулзаж бас ингэж энэ ажлаа дипломынхаа ажлыг удирдуулах ийм одоо хувь завшаан тохиосон юм аа. За дараа нь бол 1997 онд бол одоо энэ үлгэрийн далайгаа бол цааш нь үргэлжлүүлж судалсаар байгаад бол ер нь 97 онд бол одоо нэгтээ төвдөж эрдэмтэн доктор профессор Хүрлбаатар багшаараа бол удирдуулж үлгэрийн далайн судрыг одоо хэл шинжилгээний үүднээс нь нягтлан авч үзэж докторийн ажлыг бол бичсэн байгаа юм. За ингэж бол одоо ер нь бол энэ Монгол ганжуурын судалтай бол одоо холбогдож ганжуур судлалын одоо их хаалгыг бол одоо ганжуур судлалын одоо үүдийг бол татсан юм аа гэж ингэж бас хэлж болох юм байна. За тэгэхээр энэ үлгэрийн далай миний одоо энэ судалж сонирхож ирсэн энэ үлгэрийн далай судрын тухайд хэлэхэд бол үлгэрийн далай гэдэг маань бол ер нь бол Монгол ганжуурын 9-р бодит байдаг. Тэгэхээр 9-р бодит байгаа энэ судар бол шулуун онолт гэсэн нэрээр бол байдаг. Нийт ард түмний дунд бол одоо Монголын ард түмний хүртээмж болсон, ард түмний одоо нийт монголчуудын шүтээн болсон ийм зохиол шүү дээ. Тэгэхээр энэ бол үлгэрийн далай гэж алдаршсан. Угтаа бол ер нь бол шулуун онолт гэсэн ийм нэртэй зохиол байна. За тэгэхээр энэ зохиолын бол судрын бол бас өөр 3 зүйлийн орчуулга байдаг. За энд бол зүүн давгын цөлтөн лодой гэж хүний орчуулга байна. За түүнээс гадна бол тойн гүйш гэдэг хүний орчуулга, за ойрдын зай бандитын орчуулга гэдэг. Ингээд бол нийтдээ бол 4 зүйлийн орчуулга байдаг. Тэгэхээр эдгээр орчуулгуудыг ингээд аваад үзэхэд бол бүгд бол одоо ширээд гүйшийн орчуулга гэдэг юм уу одоо шулуун онолт судрын судраас бусад орчуулгын тухайд бол ерөөсөө орчуулагчийн тухай мэдээ бол тодорхой байж идэг хэн орчуулсан гэдэг юм. Шулуун онолт судрын төгсгөлд бол хэн орчуулсан мэдээ бол ерөөсөө байхгүй. За тэгэхээр бол энэ судрыг бол одоо орчуулсан хүний тухайд бол ерөөсөө л судлаачдын дунд бол ямар мэдээ бол тархсан байсан бэ гэхээр бол энэ судрыг бол ширээд гүйш. За энэ хөх хотын одоо алдарт гүйш, ширээд гүйш орчуулсан гэсэн ийм мэдээ бол уламжилж ирсэн байсан л да. Тэгэхээр бол энэ мэдээг бол одоо хамгийн анх олж одоо судлаачдад хүргэсэн хүн бол Оросын одоо нэрт монголч эрдэмтэн Борис Яковлевич Владимирцев гэж хүн. За энэ хүн бол 1929 онд бичсэн цогтын хадны бичээс гэж одоо ийм 2 том цоврал өгүүл бичсэн байдаг. За түүндээ бол энэ шулуун онолт судрыг бол ширээд гүйш орчуулсан гэдгийг Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын одоо шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн номын сан хадгалагдаж байгаа. За тэр одоо гар бичмэл судрыг үндэслэж бол одоо ингэж хамгийн анх төрөө бол судлаачдад бол одоо хүргэсэн байдаг. За тэгэхээр бол Владимирцевгаан одоо энэ төгсгөлийн үгийг би бас одоо олж үзсэн тэр төгсгөлийн үг бүхий тэр судрыг бол одоо ер нь олж үзэх юмсан гэж их боддог байсан л да. Яа тэгэхээр бол би бол одоо ингээд энэ үлгэрийн далайтай холбоотой мэдээ баримт судруудыг ингэж олж үзэж байх явцад бол ер нь бол надад бол гар бичмлэр бол одоо их олон одоо судар тааралдаж байлаа. Түүнээс гадна бол одоо хэд хэдэн одоо 2 зүйлийн бар байдаг. Тэгэхээр эдгээр энэ
төгсгөлд бол ерөөсөө орчуулагчийн тухай мэдээ бол огт байдаггүй. Тийм учраас бол энэ орчуулагчийн тухай энэ Владимир Цугаан одоо яг тэр олж үзсэн тэр судрыг л би ер нь олж үзэх юмсан гэж ингэж их боддог байсан л да. За тэгээд бол нэг 2000 оны эхээр нэг хуралд явах завшаан тохиосон. За тэгээд хуралд оролцож байхдаа тэр хүрээлэнд очиж бол яг Владимир Цугаан олж үзсэн тэр гар бичмэл шулуун онц судрыг олж үзэж үнэхээр одоо төгсгөлийн үгэнд бол одоо ширээдгүүш гэж хүний одоо нэрийг тодорхой одоо зааж тэмдэглэсэн байгааг бол олж үзэж бол их одоо баярлсан. За тэгээд бол ер нь бол эндээс бол ямар зүйлийг олж мэдсэн бэ гэхээр бол ер нь бол энэ гар бичмэл гэдэг зүйл бол одоо маш үнэтэй юм аа гэж тийм ээ. Тэгээ гар бичмэл бол ялангуяа орчуулагчийн тухай мэдээ байна гэдэг маань ягаад үнцэнтэй байх вэ гэхээр бол наад зах нь бол тэр тухайн орчуулагч маань бол хэдийн үеийн хүн гэдгээс нь бол бид бол энэ бол хэдийн үеийн орчуулга вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн цаг үеийн талаар олж мэдэх. За нөгөө талаар бол хэл найруулгын хувьд ч гэсэн ямар онцлогтой вэ гэдгийг бас энэ олж үзэх. Энэ бас боломжтой юм аа гэж. За тийм учраас бол би манай улсын номын санд хадгалагдаж байгаа бичмэл ганжуурыг бол одоо их эртнээс бол их сонирхож байсан. За гэвчиг одоо манад бол бас номын судрыг олж үзэх энэ бас боломж нь бол их муу. За биднийг бол одоо яг одоо номын санд суугаад тэр ном судрыг бол одоо олж үзэж ашиглах боломж нь бол тэр үе тухайн үед бол бас их хаалттай байсан л да. За ингээд бол 2000 оны одоо ихээр бол бас нэг энэ номын сангийн одоо удирдлагад хандаж за ингээд энэ надад бол бас энэ номын сангийн ажилтнууд бол надад бол одоо маш их найрсгаа тусалж би бол энэ бичмэл ганжуурыг бол олж үзэх юм завшаан тохиосон. За ингээд бичмэл ганжуурыг би олж үзээд бол олж үзэхдээ би ямар зүйлийг бол хүсэн хүлээж хийсэн бэ гэхээр бол за энэ одоо бичмэл ганжуурт ямар одоо манай дармал ганжуур. За дармал гэдэг маань одоо улаан шунхан ганжуур шүү дээ тийм ээ. Хэвлэмэл ганжуур гэсэн. Хэвлэмэл ганжуур байхгүй тийм ээ. За бас одоо цаашлаад бол Оросын холбооны улсын Санкт Петербургийн улсын сургуулийн номын санд байгаа бичмэл 113 байт бичмэл ганжуурт байхгүй. А эсвэл одоо Хөх хотын нийгмийн шинжилгээ ухааны номын сангийн одоо номын санд байгаа бас одоо бичмэл ганжуур байна. Эсвэл одоо улаан үдэд байгаа бичмэл ганжуурч гэдэг юм уу? Тэр ганжууруудын төгсгөлд байхгүй тийм сонин мэдээ одоо манай ганжуурт байх хэвээр тэрийг л одоо олж үзэх юмсан гэж ингэж бодож байсан. За тэгээ юуны өмнө бол энэ ганжууртайгаа бол танилцаад одоо бүх ботийг бол одоо нээж үзэж төгсгөлийн үгийг бүгдийг нь одоо ингээд шүүж үзсэн чинь үнэхээр одоо би хүссэн хүлээсэн тэр зүйлээ бол олж үзсэн. Юу олж үзсэн гэхээр бол одоо 25 орчуулагчийн тухай мэдээг бол би тэндээс бол олж үзтээ. За үүндээ бол би бол их баярлсан. За ингээд бол энэ бичмэл ганжуурын тухай бол би нэг 3-4 одоо цуврал өгүүлэл бол бичиж хэвлүүлсэн. За ингээд бол энэ бичмэл ганжуурын бүтцийн тухай за энэ орчуулагчийн одоо нэрийг бол тодруулсан тухайгаа за энэ хвчгийн талаас ямар онцлогтой вэ гэд ингээд нэг эдэн өгүүлэл бол бичсэн юм аа. За тэгээд тэр орчуулагчийн тухай мэдээг бол олж авсан явдал маань бол одоо яагаад их чухал юм бэ гэхээр бол энийг би бас нэг тайлбарлах хэрэгтэй байх л та. Яагаад гэхээр бол бичмэл ганжуур гэдэг маань бол нэг зүйлийн одоо хүнээр ярихад бол одоо хүний одоо эхээс төрөөд одоо нас бий гүйцэх хүртэлх одоо нэг усны намтар байдаг тийм ээ. Түүнтэй адилхан одоо бичмэл ганжуурын тухайд ер нь одоо ганжуурын одоо өөх түүх гэдээ аваад үзэх юм бол одоо тэр олон бичмэл ихүүдийг үзсэн. За тэгээд хамгийн сүүлд барлсан одоо тэр бар бол тэр тухайн судрын дурсгалын хөгжлийн одоо нэг ясандаа бол одоо хөгжлийнх нь бас нэг оргил үн гэж ингэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр бичмэл ганжуурын дотор бол одоо байгаа тэр мэдээ бол за нэг талаасаа бол тэр орчуулагчдын огт одоо нэрэнд дурддагдаагүй тэр дармал ганжуур байдаг юм уу бусад ганжуурын ихүүдэд байхгүй тэр мэдээ байгаа нь бол одоо нэг талаасаа бол маш их чухал юм. А нөгөө талаасаа бол одоо дармал ганжуурыг бол хэвлэхийн өмнө бол 1717-оос 1720 оны үед бол барлахтаа бол төвд их судруудыг бол их судруудтай тулгаж байгаад тэгээд бүх одоо гар бичмэлүүдийг бол засаж найруулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид одоо жишээлхэд бол одоо би яг энэ манай ширээн дээр одоо энэ шулуун унарт судар байж байна л да ширээд гүшийн орчуулга. Тэгэхээр бол ширээд гүшийн орчуулгыг бид одоо олон гар бичмэлүүдийг үзээд за тэгээд одоо тэр дармал ганжуурын дотор байгаа эхийг үзэх юм бол хэл найруулгын хувьд бол шал өөр болчихсон байдаг. Энэ одоо яагаад ийм өөр болцсон байд юм бэ гэхээр бол тэр бол одоо тэр үед 1628-аас 1629 оны хооронд бол Игдэ хааны зарилгаар бол бүх бичмэл ганжуурыг бол хянан тохиолдуулсан байдаг. Хянан тохиолдуулах одоо одоогийн нэр томьёогоор бол комисс тийм ээ ийм одоо хамтлаг бол энэ
орчуулгуудыг бүгдийг засан найруулсан байдаг. Тэгэхээр засан найруулахдаа бол тэр орчуулгууд маань бол бид мэдж байгаа Ганжуурын орчуулга гэдэг чинь бол 13 14-р зуунаас уламжлалтай. За бидний одоо сайн мэдэх тэр алтан гэрэл байна, бамзрагч, жадам гэл энэ олон судруудыг бол бүр 13 14-р зуунаас орчуулсан. Өөрөөр хэлэх юм бол энэ судруудын үүх түүх гэхэл 400 гаруй мянган жилийн түүхтэй. Тэгэхээр энэ олон зуун жилийн түүхтэй энэ судруудыг бол хэвлэхийн тулд бол мэдээж хэрэг тэр чин газрын одоо Монголын тэр өргөн удам нутгийн тал одоо газар бүрийн орчуулагчдын одоо хүч хөдөлмөр шингэсэн маш их одоо ийм бүтээлүүд олон одоо гайхалтай бүтээлүүд байгаа. Тэгэхээр эдгээрийг бол хил найруулгын талаасаа бол өөр газрын өөр хөдөлмөрчдийн тэр одоо үзэмчин дарахад гэдэг одоо энэ өөр нутгийн хүмүүсийн одоо хил найруулга орсон учраас мэдээж хэрэг одоо өөр ялгаа зөрүүтэй болцсон байгаа. За дээрэс нь бол энэ Ганжуурыг орчуулахын тулд бол тодорхой одоо төвд барыг барьсан байх ёстой тийм ээ. Тэгэхээр бол бар бол төвд бар бол их олон зүйлийн бар вэ л дээ. Тэгэхээр бол тэр олон барын алийг нь одоо барьсан байх уу гэхээр ингээд бол төвд барууд бол хил найруулгын талаасаа одоо бүтцийн талаасаа бас ялгаа зөрүүтэй учраас бас манай Монгол Ганжуурын тухайд бол бас ийм ялгаа зөрүүтэй болчихсон байна л да. Тэгэхээр бол эдгээрийн одоо энэ хил найруулгын талаас нь ялгаатай зөрүүтэй зүйлийг бол журамлсан байна. Өөрөөр хэлбэл журамлаад төвд ихтэй нь одоо ингэж харьцуулаад ингээд хэвлсэн. Тийм учраас бид бол одоо Дармал Ганжуурыг Улаан шухан барын одоо Ганжуурын дотор байгаа эхийг бичмэл одоо ихтэй ингээд тулгаад үзэх юм бол одоо яхахгүй ялгаа зөрүүтэй байдаг. Тэгэхээр бичмэл Ганжуур маань бол тухайн судрыг судлахад бол бидэнд бол юу болж байна гэхээр бол одоо их маш чухал үнэтэй хэрэглэгдэхүүн болж байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо зохиолын анхны их тийм ээ их ноорог бол ямар байсан бэ гэдгийг бол бидэнд харуулах их чухал юм зүйл юм а гэж. За манай бичмэл Ганжуурын өөр бас нэг сонирхолтой зүйл бол юу байна вэ гэхээр бол би бол одоо тэр хэллээ шүү дээ 25 одоо орчуулагчийн нэрийг бол тодруулж байна. Манай одоо бичмэл Ганжуур гэж тийм ээ. За түүнээс гадна бас нэг сонин зүйл бол юу байна вэ гэхээр бол бусад Ганжуураар одоо уламжилж ирсэн орчуулгаас өөр орчуулгыг бол манай бичмэл Ганжуурын дотор бол одоо хийсэн байдаг гэдэг юм одоо оруулсан эмхтгсэн байдаг. За тэгэхээр бол бичмэл Ганжуурыг бол ер нь бол манай одоо үндэсний номын санг үүсгэн байгуулагчдын нэг Жамин Гунгва за өмнө говийн одоо байшин хийдээс олж авчирсан гэж ингэж үздэг. Одоо судлаачид бич тэмдэглэсэн байдаг. За тэгээд бол нэг 70 гаруй орчим бот үүдэг. За зарим судлаач бол 54 бот, зарим нь одоо 67 гэдэг ингээд нэг тооны хувьд бол бас өөр хэлсэн байдаг. За тэгэхээр бол манай энэ бичмэл Ганжуур дотор бол одоо нэг судрыг бол одоо дахин хуулбарлчихсан. Өөрөөр хэлэх юм бол нэг судрын одоо 2% байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр тэр чинь 2% чинь нэг зохиол гэж үзэн шүү дээ. За тэгээд цаашлаад бол өөр одоо орчуулагчийн бүтээл орсон байдгаараа нэг онцлог. За энэ дээр бол юу ямар өөр одоо орчуулга гэхээр юу хийж яана гэж бас асууж магадгүй. Ер нь бол одоо бидэнд уламжилж ирсэн одоо энэ Ганжуурын одоо доторх орчуулагчид бол зөнхлөн одоо өвөрлөгчд байдаг тийм ээ. Тэгэхээр бол манад байгаа энэ бичмэл Ганжуурын тухайд бол одоо халахын гүгшийн одоо гүгш нарын орчуулгыг бол одоо бас оруулахыг бол эрмэлзсэн. Энэ дотор бол жишээлх юм бол бидний одоо сайн танил болох Монгол Ганжуурын Дармал Ганжуурын 9-р бодит байгаа энэ шулуун уналт гэж одоо энэ судрын оронд бол тойн гүшийн орчуулгыг бол жишээлх юм бол бид бол олж үзэж болно тийм ээ. За тэгэхээр бол тойн гүш гэж хүн бол одоо яхааргүй халах зүгийн хүн гэдгийг бол одоо нэрт түүхч гэрэл бодрох бол бичсэн байгаа юм л да. Энэ хүн бол одоо халах зүгийн хүн байна гэж. За тэгэхээр бол жадам судрыг бол аваад үзье. Жадам судрын бол одоо жишээлх юм бол Дармал Ганжуур дотор бол самдан сэнгийн орчуулга байгаа. Гэтэл бол манай бичмэл Ганжуур дотор бол алтан гэрэл овшийн орчуулга байх жишээтэй. Алтан гэрэл овш бол одоо нэртэй халахын одоо их одоо сайн орчуулагч байсан. За энэ хүний орчуулгын талаар бол академич Зэндийн Дамжин Сүрэнхай бол бас их сайхан олон одоо өгүүлэл бичсэн байдаг л да. Тэгэхээр бол халах зүгийн одоо хэлмэрч гүшийн одоо орчуулгыг бол бас оруулсан гэдгээрээ бол бас нэг юм онцлог байнамаа. За нөгөө талаар бол одоо ер нь бол манай энэ Ганжуурыг бол бичмэл Ганжуурыг бол одоо бусад Ганжуурын ихтэй бол харьцуул судвал бас харьцуул судлах юм бол одоо бас их сонин зүйл бол гарч ирэх хэрэгтэй байгаа юм л да. Тэр 113 бот Санкт Петербург хадгалагдаж байгаа Ганжуур гэдэг юм уу? Эсвэл одоо тэр Өвөр Монголын нийгмийн шинжилгээ ухааны хүрээлэнгийн номынсанд байгаа тэр Ганжуурч байдаг юм уу тийм ээ? Юугаараа ялгаатай зөрүүтэй байна уу тийм ээ? Нэг ихийн хуулбар юм уу? Эсвэл өөр ихүүд байна уу? Аль нь анхдаг юм бэ гэдэг ингээд судлах юм бол одоо их сонин зүйл гарах хэвээр. За ямар ч байсан бол одоогийн байдлаар бол зүгээр одоо өнгөцхөн ямар ч байсан эдгээр судруудыг бүртгээд төсвөлийн үгийг үзээд ингээд яхад бол урьд жилсэн ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр бол ямар ч байсан манай энэ бичмэл Ганжуур бол одоо
ноор гэх юм байна гэж ингэж хэлж болохоор байгаа. Өөрөөр хэлэх юм бол ганжуурын одоо нэг хуулбар гэж хэлж болохоор тийм ээ. Энэ дотор бол одоо жишээлх юм бол үгсгийн хувьд бол бадалж одоо арилгасан, дарсан, эсвэл цаас нэмж битсэн. За бичгийн хэв бол одоо жигд биш. Нэг судрыг бол одоо хэд хэдэн хүн хуулж битсэн. За ингээд бол яг одоо жишээлх юм бол улаан үдийн номын санд байгаа тэр хуулбартай харьцуулах юм бол за тэр бол одоо маш их зэвэрхэн цэгцтэй бол одоо нэгэн мөр болгож хийсэн маш үзэмжтэй их сайхан юм их байдаг. Тэрнтэй харьцуулахад бол одоо бас ийм нэг зүйлийн бас ганжуурын хуулбар одоо нэг зүйлийн ноорог их юм аа гэж ингэж үзэж болох юм аа. За ингээд бол ер нь бол энэ 2017 онд бол манад олон улсын ганжуур судлалын Монгол ганжуур судлалын бол юм хурал болсон. За энэ хуралд бол одоо гадаад дотоодын олон эрдэмтэд оролцож өөрсдийн одоо ялангуяа Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улсад хадгалагдаж байгаа одоо энэ ганжуур судруудын тухай бол одоо мэдээлж за ингээд бол их олон хэл шинжилэл за утга соёл за урлагийн талаар одоо ямар онцлогтой ийм дурсгал болох талаас нь бол ярьсан. Бид бол мэдж байгаа Монгол ганжуур бол яа харахгүй монголчуудын одоо түүх соёл шашны одоо маш үнэтэй ийм дурсгал юм аа гэдгийг бол мэднэ. Тэгэхээр бол энэ дурсгалыг бол судлахад бол энэ хурал бол их чухал одоо гүйцэтгсэн. Энэ хурлын одоо итгэлүүдийг эмхтгээд 2017 онд бол одоо манай энэ соёлын сайд чулуун бол одоо энэ эмхтгэлийг бол гаргасан явдал бол одоо энэ Монгол ганжуурын одоо судалт бол их чухал хувь нэмэр оруулах юмаа гэж. За ингээд цаашдаа бол одоо бид бол давын өмнө бол энэ бичмэл ганжуурынхаа одоо гарчийг бол нэг хийчмээр байгаа. Энэ хоёр миний мэдхээр бол одоо хоёр зүйлийн гарчиг бол гарсан байгаад байгаа. Энэ өвөр Монголын одоо эрдэмтэд бол ганжуурын бол гарчийг хийцэн байна. Монгол ганжуурын гарчийг гаргасан байгаад байгаа. За Оросын холбооны улсын одоо эрдэмтэн Зоя Кононовна Касьяненко гэдэг эрдэмтэн бол одоо бас Монгол бичмэл ганжуурын гарчийг хийж за тухайн үед бол одоо манай улсаас бол алтан гад содонгоор энэ хүний бол энгэрийг бол мэлаасан байдаг. За тийм учраас бол одоо манайх бол одоо энэ бичмэл ганжуурынхаа одоо гарчийг хийх байх. Одоо манай залуу одоо эрдэмтэн ганц зүг тэргүүтэй одоо энэ манай судлаачид бол тийм ээ энэ гарчийг бол одоо хийх байхаа. Манай номын сангийн ажилтан судлаач эрдэмтэд за манай их сургуулийн оюутнууд бас хамтарч болно. За энэ бүртгэлийг бол нэг давын өмнө бол гармаар байгаамаа. За тэгээд энэ ганжуур судлалын маань ажил бол одоо цаашид улам өрөөчин тэлж олон орны эрдэмтдийг хамарч за энэ судлал бол одоо нийт ард түмний хүртээл болох болтугай гэж одоо ингэж ярив да.